네, 반갑습니다. 올цсондоо баяртай байна. 네, 우리가 지난 시간에는 에스겔서 1장을 통해서 서론을 공부를 했고요. 17절까지 공부를 했습니다. Өнгөрсөн хичээлдээр бид нар Эсгэл нэгдүгээр бүлгээр дамжуулан оршил хэсгийг суралцсан байгаа. Тэгээд нэгдүгээр бүлгийн 17 дугаар ишлэл хүртэл 네, ярилцсан. 지난 시간 공부한 것을 잠깐 복습하도록 하겠습니다. Өнгөрсөн хичээлээ товчхон давтъя. 에스겔서를 기록한 에스겔의 이름의 뜻은 하나님이 힘주시다라는 뜻이라고 했습니다. Эсгэл намыг бичсэн зорилго нь Эсгэл намыг бичсэн энэ Эсгэл гэдэг иш үзүүлэгчийн нэрнийх нь утга болохоор Бурхан бол хүчийг өгөгч, хүчирхэгжүүлэгч гэсэн утгатай. 에스겔이 25살 되던 해에 포로로 잡혀왔다고 그랬어요. 힘 주신다는 뜻이죠. 하나님이 힘을 주신다? 25살, 25세. 아니, 그 이름 뜻이 하나님이 하나님이 강하게 하시다. 네. 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 За, тэгээд юу нэрнийх нь утга болохоор бурхан хүчирхэгжүүлэгч, бурхан бол хүчийг өгөгч гэсэн утгатай гэсэн тийм ээ. За, тэгээд Эсгэлийг 25 нас хүрсэн жил. 네. 25살 되던 해에 포로로 잡혀왔고요. Бабилончууд давтлаад тэгээд Эсгэл 25 настайдаа цөлөгцсөн байгаа. 그리고 30세 되던 해에 하나님의 부르심을 받았습니다. За тэгээд 5 жилийн дараа буюу 30 нас хүрсэн жилээ Бурхны дуудлагыг хүлээн авсан байгаа. 그 시기는 시드기야가 왕이 되어 다스리던 때였습니다. За тэр үед болохоор Зидкия хаан өмнөд Юдаг хаанчилж байсан үе байсан. 그리고 본국에서는 예레미야 선지자가 활동하던 시대였습니다. Одоо өөрөөр хэлбэл нөгөө дуудлага авсан тэр үед нь тийм ээ 30 нас хүрээд бурханд дуудагдсан тэр үед нь өөрөө олдсонд байгаа харин их нутагт нь болохоор Зидкия гэдэг хаан өмнөд Юдагийн хаан болчихсон байсан. Тэгээд бас их нутагт нь Иремия иш үзүүлэгч одоо үйлчилж байсан тийм цаг үеяга. 그리고 하나냐와 같은 거짓 선지자들도 있었던 때입니다. 활동하던 시대였습니다. За мөн сайнаа хажуугаар Сар гихчээр Иремия гэдэг одоо яг итгэмжит бурхны жинхэнэ иш үзүүлэгч байсны хажуугаар Хананя гэх мэт хуурамч иш үзүүлэгч нарч гэсэн гарч ирсэн худлага урмаг иш үзүүлэгч байсан тийм цаг үе. 에스겔의 복음 사역의 대상자들은 포로로 잡혀온 동족들이었습니다. Эсгэлийн одоо энэ сайн мэдээний үйлчлэл буюу иш үзүүлэлтийн үйлчлэл нь хүнд хандаж объект нь хэн байсан бэ гэхээр Эсгэлтэй хамт Бабилонд олцлогдоод цөлөгдчихсэн байгаа олцлогдсон Израильчууд байсан. 그리고 에스겔은 당시에 제사장 족속이었다고 그랬습니다. За тэгэд Эсгэлийн гарал үүслийг нь аваад үзэх юм бол тэрээр тахилч байсан гэж байгаа. Тахилчийн удамтай хүн байсан. 포로로 잡혀오지 않았다면은 제사장의 사역을 시작할 그런 나이였습니다. Хэрвээ Эсгэл ингэж олцлогдоогүй байсан бол Бабилонд цөлөгдөөгүй байсан бол энэ 30 нас хүрсэн жилээ тахилч болж тахилчаар томилогдож тахилчаар үйлчлж эхлэх тийм жил байсан. 그러나 포로로 잡혀와서 느부갓네살 왕의 별장을 짓는 일에 강제 노역을 하고 있었습니다. Гэвч харамсалтай нь одоо олзлогдсон тэгээ Бабилонд цөлөгдчөөд тэгээд тэр Бабилоны хаан Небухаднезар хаанд зориулан зуны өргөө барьж өгөх одоо тийм барилгын ажилд ингээд томилогдчихсон тэр хүнд хүчээр ажил
хийхэд хүрсэн байна. 그런 암울한 시기에, 앞이 막막한 시기에 부르셔서 하나님께서 일하심을 알게 하셨습니다. Тийм л одоо харанхуй тийм ээ яг сүнсний хувьд ч гэсэн ер нь нөхцөл байдлын хувьд ч гэсэн тийм түнэр харанхуй эзлэгдсэн мэт тийм цаг үед бурхан түүнийг дуудаж түүнд үгээ айлдаж бас үзэгдлүүдийг үзүүлсэн байна. 먼저 이렇게 보여준 환상은 4절에 보면은 하나님께서 유다를 심판하실 것을, 징계하실 것을 보여주셨습니다. За хамгийн эхлээд Эзекэлд бурхан ямар үзэгдэл үзүүлсэн бэ гэхээр Юдаг шийтгэн гэдэг тухайга тэр үзэгдлэр илэрхийлж харуулсан. 왜 그 하나님의 징계, 심판을 먼저 보여주셨는가? За ягаад бурхан хамгийн түрүүнд энэ үзэгдлүүдийг үзүүлэхдээ хамгийн түрүүнд тэр бурханы шийтгэл шүүлтийн тухай тийм үзэгдлийг үзүүлсэн юм болоо. 어, 이스라엘 백성들이 이미 하나님의 징계를 받았습니다. Израильчууд бол аль хэдийн одоо бурханы шийдэглийг бол хүртсэн байсан. 하나님께서는 그들의 죄에 대해서 바벨론에 의해 1차, 2차 침략을 받게 하셨어요. Бурхан Израилийн тэр үйлцэн гим нүглийн эсрэг Бабилоноор дамжуулаад нэг дэх удаа, хоёр дахь удаагийн тэр довтлогооныг хийлгүүлж өөрийнхөө шийтгэлийг аль хэдийнэ Израилийн дээр буулгасан байсан. 나라가 황폐케되고 많은 사람들이 포로로 끌려갔습니다. Улс орн нь эзгүүрэн сүрж маш олон хүмүүс олзлогдож явсан. 그럼에도 자신들의 죄를 깨닫지 못하고 하나님께로 돌이키지를 않았어요. Тэгсэн ч гэсэн Израильчууд ерөөсөө өөрсдийнхөө гим нүглийг ойлгож ухаарахгүй эзэн бурхан руугаа эргэж буцахгүй байсан. 오히려 거짓 선지자들의 말에 속아서 헛된 소망 가운데 살고 있었어요. Харин ч бүр тэр хуурамч иш үзүүлэгчдийн үгэнд автаад, хууртаад тэр хуурамч иш үзүүлгийг дагаж эхэлсэн байгаа. 하나냐와 같은 그런 선지자는 2년 안에 나라가 회복될 것을 주장했어요. Ханания гэх мэт хуурамч иш үзүүлэгчид 2 жилийн дотор эх орон маань энэ улс орон маань буцаад сэргэнэ гэж иш үзүүлж байсан. 왕으로부터 모든 백성들이 예레미야 같은 참 선지자의 하나님의 말씀은 듣지 않고 하나냐의 말에 미혹을 받았어요. Хаанасаа ахуулаад ард түмний хүртэл бүх Израильчууд тэр аяараа Иремья гэх мэт итгэмжит бурхны үнэнч жинхэнэ иш үзүүлэгчийн үгийг дагахын оронд сонсохын оронд Хананая мэтийн хуурамч иш үзүүлэгчдийн үгийг сонсож дагаж байсан. 이미 포로로 잡혀온 그 사람들도 포로로 잡혀온 자들도 예외가 아니었어요. За тэгээд зөвхөн одоо тэр их нутагтаа байгаа хүмүүс төдийгүй аль хэдийн олзлогдоод цөлөгт байгаа хүмүүс ч гэсэн үе ялгаагүй. 하나님께서는 그들의 죄를 깨닫고 돌이키게 하기 위해서 먼저 장차 있을 6년 후에 있을 심판을 먼저 보여주신 거예요. Тийм учраас бурхан тэдний тэр гим нүглийг ойлгуулж ухааруулахын тулд удахгүй ирэх буюу 6 жилийн дараа ирэх бурханы шийтгэлийг үзэгдлээр дамжуулан хамгийн түрүүнд илэрхийлж илчилж харуулсан байна. 그리고 5절부터 14절까지는 내 생물에 대해서 이렇게 증거하고 있고요. 5절에서 14절까지 14절까지는 내 생물의 환상을 보여주셨어요. За тэгээд 5 дугаар ишлэлээс 14 дугаар ишлэл хүртэл болохоор дөрвөн амьд биетийн тухай үзэгдлийг үзүүлсэн. 그리고 그 내 생물을 통해서 하나님의
이를 수종드는 자들이 어떻게 수종드는가를 보여주셨어요. Тэр дөрвөн амьд биетийн тухай үзэгдлээр дамжуулан Бурхны ажлыг хийж байгаа хүмүүс яаж тэр Бурхны ажлыг хийх ёстой юм бэ гэдгийг харуулсан байна. 서로 돕고 협력하고 Бие биендээ тусалж, бие биентэйгээ хамтарч 또 천사들이 지혜롭고 담대하게 강하게 또 충성되이 민첩하게 하나님의 종으로서 수종을 들었어요. Тэгээд эндээс харах юм бол одоо тэр дөрвөн амьд биет бол тэнгэр элч нар гэж тайлбарласан байгаа тийм ээ. Тэгээд тэдгээрийн шинж тэмдгийг нь харах юм бол мэрэгэн ухаантай, итгэмжтэй, тэгээд шаламгай, хурдан, тэгээд бас хүчтэй ийм одоо дүр төрхтэйгээр хоорондоо тусалж бас хоорондоо хамтарч үйлчилж байсан. 그 내 생물은 곧 하나님의 뜻을 받드는 천사들을 가리킵니다. Энэ дөрвөн амьд биет гэдэг нь болохоор Бурхны одоо хүсэл зорилгыг биелүүлж гүйцэлдүүлж байдаг тэнгэр элч нараа гэж тайлбарлсан байгаа. 그리고 천사들이 하나님의 일을 수종들 때 돌이키지 않고 앞으로 곧장 이렇게 행했다고 그랬습니다. Тэгээд тэр тэнгэр элчнэр болохоор Бурхны ажлыг хийхдээ ерөөсөө эргэж буцалгүйгээр урагшаа чигээрэл явж исэн. Тэр зорьсон зорилгоос хараад урагшилж байсан гэдэг. 오늘날도 우리들이 하나님의 뜻을 수종들 때 돌이키지 않고 앞만 보고 가야 될 것을 교훈하는 것입니다. Энүүгээрээ ч гэсэн өнөөдөр бидэнд ямар одоо сургамжийг өгч ийнэ гэхээр бид нэр Бурхны ажлыг хийхдээ ерөөсөө эргэж буцалгүй, хойшоо харалгүйгээр зөвхөн урагшаа харж урагшаал явах ёстой гэдгийг үгээр сургамжилж өгсөн байна. 그리고 이제 그 15절부터 21절까지는 네 바퀴 환상입니다. Дараа нь 15-аас 21-р эшлэл хүртэл болохоор дөрвөн дугуйны тухай үзэгдэл байгаа. 그 네 바퀴가 상징하는 것은 역사가 하나님께서 역사를 이끄심을 말하는 거예요. Энэ дөрвөн дугуйны үзэгдэл нь юуг илэрхийлж, юуг бэлэгдэж байгаа вэ гэхээр Бурхан бол түүхийг захирагч юм аа. Энэ түүх чинь өөрөө өнхрөөд явж идэг, аяндаа зэгээд явж идэг биш, үргэлжилж явж идэг биш. Бурхан захирч байдаг юм аа гэдгийг бэлэгдэж байгаа. 역사의 수레바퀴를 하나님의 섭리와 통치로 이끌어 가심을 의미합니다. Энэ дугуйны хүрдийг одоо түүхийн хүрд гэж одоо зөөрлөх юм бол Бурхан өөрийнхөө одоо тэр засаглал болон төлөвлөгөөнийхөө дагуу энэ дугуйны хүрдийг түүхийн хүрдийг эргүүлж идэг юм аа. 그리고 바퀴가 넷이라고 하는 말은 넷이라는 숫자는 동서남북 사방을 가리킵니다. Тэгээд дөрвөн дугуй гэж байгаа тий. Тэгэхээр энэ дөрвийн тоо нь болохоор юу илэрхийлж байгаа гэхээр дөрвөн зүгийг хойд, урд, баруун, зүүн гэсэн дөрвөн зүгийг зааж байгаа. 천지에 충만하신 하나님께서 세상 모든 나라의 역사를 주관하심을 가리키는 거예요. Тэгээ орчлон ертөнц даяар оршин байдаг. Орчлон ертөнцийг дүүргэн оршиж байдаг эзэн Бурхан маань дэлхийн энэ ертөнц дээрх бүхэл одоо хаанчлалууд, бүхэл улс гүрнүүдийг захирч байдаг Бурхан юм а гэдгийг энэ дөрвийн тоогоор илэрхийлж байна. 그리고 그 바퀴의 모양과 구조는 황옥과 같다 했는데 이는 하나님의 하시는 일들이 하나님의 통치와 섭리가 오묘함을 영광스러움을 말하는 거예요.
За тэгээ 16 дахь ишлээс харах юм бол тэр дугуйнуудын хийцэн гялалцсан биндеря мэт гэж байгаа тийм ээ. Энэ биндерягаар зөөрлсөн утга нь болохоор бурхны өвөл хэрэг, бурхны тэр төлөвлөгөө, бурхны засаглал бол тэр эрдний чулуу мэт маш одоо тийм уран нарийн юм аа гэдгийг илэрхийлж байгаа. 예. 그리고 바퀴 안에 또 바퀴가 있다고 그랬죠. За тэгээд тэр дугуйнууд нь болохоор нэг дугуй нь нөгөө дугуйныхаа дотор байгаа мэт байсан гэж байгаа. 같은 크기의 바퀴가 어, 어떤 이 직각의 형태로 이 교차되어 있는 그런 모양을 의미합니다. За тэгэхээр түрүү чи хичээл дээр тайлбарласан тий дугуйн дотроо байна гэдэг нь болохоор зүгээр л дугуйнуудыг хооронд ингээд давхарлаад ингээд тавьчихсан биш харин тэр нэг дугуй нөгөө дугуйнда одоо нэг нь хөндлөнгөөр байхад нөгөө нь одоо уртаашаа туушаа ингээд байрлсан яг одоо дэлхийн бөмбөрцөг мэт одоо тийм хэлбэрийг үүсгэн байрлаж байсан. 그래서 그 바퀴가 좌로 나오거나 이렇게 방향을 틀거나 치우치지 않고 또는 뒤돌이키지 않고 앞으로 계속 갈 수 있음을 의미하는 거예요. Тэр ийм одоо нэг дугуй нөгөө дугуй дотроо байрлаад одоо бөмбөрцгийн тэр одоо тэнхлэг мэтэр тий одоо нэг уртраг өргөрөг гэдэг шиг тийм тэнхлэг мэтэр ингэж байрлсан байгаа нь болохоро одоо дугуй ингээ ганцаархнаа байх юм бол ингээ өнхрөөд явчихна шүү дээ тий хаашаа чамаагүй ингээд зүг чигээ алдаад ингээ өнхрөөд явчихна гэтэл тэгж нэг дугуй нөгөө дугуй дотроо ингэж байрлсан мэтэр юм бөмбөлөг маягаар ингэж байрлсан байна гэдг нь болохоор одоо зүг чигээ алдахгүй яг л тэр одоо царигаараа тэр одоо замналаараа зорьсон тэр замаараа урагшлна гэдгийг илэрхийлж байгаа. Мөн бас эргэж буцахгүй тэр урагшлна гэдгийг илэрхийлж байгаа. 바퀴 하나는 하나님의 경륜, 영원한 계획이고요. За нэг дугуй нь болохоор тэр бурхны одоо тэр мөнхийн төлөвлөгөөг илэрхийлж байгаа. 또 다른 하나의 바퀴는 하나님의 섭리 통치를 가리켜요. Нөгөө нэг дугуй нь одоо нөгөө нэг дугуй нөгөө дотроо байрлана гэжсэн шүү дээ тий. Тэгээд тэр хоёр дугуйны одоо хувьд ярих юм бол нэг нь бурхны мөнхийн төлөвлөгөө нөгөөт нь болохоор бурхны одоо засаглалыг илэрхийлж байгаа. 예, 하나님께서 영원한 계획 가운데 하나님의 영원한 계획 가운데 그 통치하심으로 섭리하심으로 역사가 이끌려 가는 거예요. Тэгэхээр энэ юу хэлж яана гэхээр бурхан өөрийнхөө мөнхийн төлөвлөгөөний дагуу үрд мөнхөд захирч идэг юм аа. Засаглаж идэг юм аа гэдгийг илэрхийлж байгаа. 그리고 이제 그 17절 보면은 그들이 갈 때는 사방으로 향한 대로 돌이키지 아니하고 가며 그랬어요. 17 дугаар эшлэгийг харах юм бол тэд хөдлөх бүрдээ дөрвөн зүгийн аль нэг рүү чиглэн явах үедээ эс эргэнэ гэсэн. 하나님께서 이끌어 가시는 역사는 돌이킴이 없습니다. Тэгээ бурхны одоо удирдан залж байгаа түүх бол эргэж буцна гэж байхгүй. 전지하시고 전능하신 하나님께서 그 뜻대로 이끌어 가시기 때문에 앞으로 곧장 가는 거예요. Бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг бурхан өөрийнхөө хүсэл зорилгын дагуу удирдан авч явж байгаа учраас удирдах байгаа учраас түүнд эргэж буцах зам гэж байхгүй. 그리고 18절에 보면은 그 둘레는 높고 무서우며 그 둘레로 돌아가면서 눈이 가득하며 그랬어요. 18 дугаар эшлэл мөөрнүүд нь сүрлэг болоод аимшигтай тэр дөрвөн дугуйн мөөрнүүдийг тойрон дүүрэн нүд байлаа. 그 둘레가 높고 무섭다라는 얘기는 하나님의 주관하시는 그 역사, 그 하나님의 경륜과 또 하나님의 통치 섭리가 지극히 크고 높고 거룩하심을 의미하는 거예요.
За тэр дугуйны мөөрнүүдийн талаар дүрсэлсэн байна тийм ээ, сүрлэг болоод аимшигтай гэсэн. Тэгээ энэ мөөрнүүдээр юу илэрхийлж игээр тэр одоо бурхны тэр түүхийг захирч байгаа, түүхийг төлөвлөж байгаа тэр үйл хэрэг, тэр бурхны төлөвлөгөө, бурхны тэр үйлс, бурхны засаглалт нь бол үнэхээр сүрлэг, үдсгэлэнтэй бөгөөд бас аимшигтай юм аа гэдгийг илэрхийлж байгаа. 그리고 내 둘레로 들어가면서 눈이 가득하다라고 했는데요. За бас тэр дөрвөн дугуйн мөөрнүүдийг тойроод дүүрэн нүд байсан гэж байна. 요한계시록 4장 6절에도 이와 비슷한 그런 표현이 있습니다. Илчлэл намын 4-ийн 6 дугаар ишлэл дээр ч гэсэн үүнтэй төстэй одоо зөв юу илчлэлтийг хэлсэн байдаг үзэгдлийг. 그 눈이 가득하다는 것은 하나님께서 모든 것을 다 통찰하시고 아심을 의미하는 거예요. Тэр дүүрэн нүд байсан гэж байгаа нь болохоор бурхан бүгдийг харж байдаг, бүгдийг ажиглаж байдаг, бүгдийг мэдэж байдаг гэдгийг илэрхийлж байгаа. 그러니까 역사가 흘러가는 것은 그냥 아무런 의미 없이 맹목적으로 흘러가는 것이 아니고 전지하신 하나님의 뜻대로, 계획대로 흘러가는 거예요. Тэгэхээр түүх ингэж үргэлжилж байна. Түүх урсаж байна гэдэг чинь бол зүгээр л нэг урсгалаараа, зүгээр л аясаараа ингэж үргэлжилж байдаг. Ямар ч одоо зориггүй, чиглэлгүй зүгээр л харанхуй одоо сохор хүн шиг ингээд тэмтчихэл цаашаа ингээд үргэлжилж байдаг биш. Энэ бол ерөөсөө бурхан бүгдийг харж, ажиглаж, мэдэж, захирч байдаг гэдгийг энэ дүүрэн нүдээр илэрхийлсэн байна. 하나님께서 모든 걸 살피시고 아시고 그 목적하신 대로 역사를 이끌어 가십니다. Бурхан бүгдийг харж байдаг, бүгдийг мэдэж байдаг. Тэгээд яг өөрийнхөө зорьсон зорилгын дагуу түүхийг удирдан чиглүүлж байдаг. 그리고 19절부터 21절까지는 내 생물과 내 바퀴의 밀접한 관계를 이렇게 말하고 있습니다. Дараа нь 19-с 21-р ишлэл болохоор тэр дөрвөн амтан дөрвөн дугуйны одоо тэр нягт холбоо, уялдаа холбоог тайлбарлаж байгаа. 생물들과 바퀴들이 함께 같이 움직이고 있음을 증거하고 있습니다. Эндээс харах юм бол тэр амьд биетүүд болон тэр дугуйнууд хамтдаа хөдөлж байгааг харж байна. 하나님께서 그 천사들을 통해서 땅의 모든 역사를 하나님의 뜻대로 계획대로 이루어 가신다는 거야. Бурхан өөрийнхөө тэнгэр элчнэрээр дамжуулан энэ газар дэлхий дээрх бүхий л өөрийнхөө ажил, үйл хэргийг ингэж хөдөлгөж авч явж байдгаа, хийж байдгаа. 그리고 20절에 보면은 성령과 천사가 함께 움직이는 것을 증거하고 있습니다. 20-р ишлэгийг харах юм бол ариун сүнс ба мөн тэр дугуйнууд хамтдаа бас тэр амьд биетүүд хамтдаа явж байгааг харж байна. 성령께서 이끄시는 대로 내 생물이 움직이고 또 내 생물이 움직이는 대로 또 바퀴가 움직이고 이렇게 증거하고 있어요. Эндээс харах юм бол ариун сүнс одоо хаашаа явна, дугуйнууд тийшээ хөдөлж байсан, мөн амьд биетүүд ч гэсэн тийхүү хөдөлж байсан. 내 바퀴는 내 생물이 가면 가고 또 들리면 들리고 서면 서고 그렇게 한다고 그랬어요. Эндээс харах юм бол тэр дөрвөн дугуй нь болохоор амьд биетүүдийг ингээд явахт нь дугуйнч гэсэн дагаад явж исэн, зогсохт нь дугуйнууд дагаад зогсож исэн, амьд биетүүдийг газраас дээш өргөгдөхөд дугуйнууд мөн тэдэнтэй цуг өргөгдөж байсан. 이처럼 바퀴가 생물이 움직이는, 천사가 움직이는 대로 움직이는 이유는 그 안에 성령이 계시기 때문이다라고 이렇게 증거하고 있어요. Тэгээд ингэж одоо тэр дугуйнууд тэр амьд биетийн
хөдөлж байгаагаар өөрөөр хэлбэл сүнс хөдөлж байгаагаар амьд биетүүдийн хөдөлж байгааг яг дагаж ингэж хөдөлж байсан нь бол тэр амьд биетүүдийн сүнс нь дугуйнууд дотор байсан учраас юм а гэж байна. 곧 역사를 이끌어 가시는 분은 바로 천재 충만하신 하나님이신 겁니다. Тэгэхээр ерөөсөө энэ орчлон ертөнцийн түүхийг удирдан авч явж байдаг нэгэн нь бол энэ бүх ертөнцийг бүтээгч бурхан юм аа. 성령님께서 천사들을 통해서 일하시는 대로 역사가 이루어져 가는 것입니다. Ариун сүнс Тэнгэр элч нараар дамжуулан одоо ажиллаж байгаа яг тэр түүний дагуу түүх үргэлжилж байдаг бахнэ. 그리고 이제 22절부터 마지막 28절까지는 영광스러운 보좌의 형상과 여호와의 영광의 형상에 대해서 증거하고 있습니다. Дараа нь 22-оос 28 доор ишлэл хүртэл болохоор тэр сүр жавхлант синти болон төгс хүчит бурхны тухай үзэгдлийн хэсэг байна. 22절에 보면은 생물의 머리 위에 수정 같은 궁창의 형상이 있어서 보기에 두렵다라고 이렇게 증거를 하고 있습니다. 22 дугаар ишлэлдэр амьд биетүүдийн толгой дээгүүр нь огторгон мандал мэт сүрдмээр болор мэт нэгэн зүйл тэдний толгой дээрээс дэлгэгдсэн байв. 수정 같은 궁창이 나오는데요. 이 궁창이 무엇인가? 바로 하나님 계신 하나님의 나라예요. 신령한 세계. За энд гарч байгаа огторгон мандал мэт сүрдмээр болор мэт нэгэн зүйл гэж байна. Энэ нь юуг илэрхийлж байгаа юм болоо гэд бодоод тэгэхээр бурхны оршин байгаа ертөнцийг илэрхийлж байгаа гэж хэлж байна. 그 26절에 보면은 궁창 위에 보좌의 형상이 있다라고 이렇게 증거하고 있어요. 26 дугаар ишлэгийг харах юм бол тэдний толгой дээгүүрх мөнөөх огторгон мандлын дээд талд гадна төрхөөр Индрааны чулуун синтитэй төстэй нэгэн юм байжээ гэж байна. Синти байсан гэж гарч байна тийм ээ. 그리고 그 보좌 위에는 28절에 보면 여호와의 영광의 형상이 있다라고 그래요. Тэгээд синтитэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв. 그러니까 천사들이 떠받치고 섬기는 그 궁창 위에 보좌가 있고 또 보좌 위에 여호와의 영광스러운 형상이 있는 거죠. За тэгээд бас 28 дугаар ишлэлдэр үзэгдэх төрх нь эзний цог жавхлантай адил байлаа гэж байна тийм ээ. Тэгэхээр тэр Тэнгэр элч нарын тэр дээр нь дэлгэгдсэн тэр огторгой тэгээд тэр огторгой мандал дээр болохоор тэр одоо гадна талтай төрхөөр Индрааны чулуун синтитэй төстэй юм байсан гэж байна. Өөрөөр хэлбэл синти байсан. Тэгээд тэр синтитэй төстэй юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрсэлсэн тэр дүрсний үзэгдэх төрх нь эзний цог жавхлантай адил байсан. 따라서 이 수정 같은 궁창은 곧 하나님 계신 신령한 세계 하나님의 나라를 가리키는 거예요. За тэгэхээр энэ бүгдийг ингээ харах юм бол тэр огторгой мандал тэр буюу тэр болор мэт огторгой мандал гэсэн тэр нь болохоор бурхны оршин байдаг ертөнцийг хэлж байгаа. Тэгээд тэр синти нь бол бурхны синти тэгээд дээр нь оршигч нэг нь болохоор сүр жавхлант цог жавхлант эзэн бурхны оршин байгааг илэрхийлж байгаа. 궁창이라는 말을 창세기 1장 7절에서도 이렇게 사용하고 있는데요. Огторгой гэдэг энэ үгийг Эхлэл номын 1-ийн 7 дугаар ишлэлдэр бас хэрэгэлсэн байдаг. 이 궁창으로 번역된 히브리어 라키아는 금속 같은 것을 두들겨
넓게 평평하게 편 것을 말해요. За энэ огторгуу гэдэг үг нь болохоор еврей гэрээ ракия гэдэг үг байгаа. Ракия гэдэг нь ямар утгатай юм бэ гэхээр ямар нэгэн металл шиг одоо тийм хатуу зүйлийг ингээд давтдаг штэ тийм ээ. Давтахаар ингээд нүдээ давтаад ингээд тэнэлгээд тий бүр хавтгаалаад ингээд нэмгэн ингээд тэнэлгээд ингээд хавтгаа болгодог тий. Тэгэж тэнэл гэхийг давтаж тэнэлгэхийг ракия гэж ярьдаг байна. 예, 하나님께서 하나님의 보좌를 바치고 있는 그 하늘을 끝없이 넓게 펼쳐놓은 것을 말하는 거예요. За тэгэхээр энэ огторгуу гэдэг үг нь одоо нэг ясантай юу гэсэн үг вэ гэхээр бурхны сентийн доор тийм ээ сентийг ингэж түшиж тулж байгаа тэр огторгууг бурхан одоо тэр дэлгэж ингэж дэлгсэн одоо зах хязгааргүйгээр дэлгсэн гэсэн тийм утгатай юм аа. 그리고 수정 같은 궁창이라고 했는데요. За тэгээд тэр нь болохоор сүрдмээр болор мэт байсан гэж байгаа. 이건 맑고 깨끗하고 투명함을 의미합니다. Тэгээ энэ нь бол одоо цэвэр тунгалаг гэсэн тийм утгатай. 요한계시록 4장 6절에서도 수정 같은 유리바다가 보좌 앞에 있다라고 이렇게 증거하고 있어요. Иоанн 4장 6절. Ичлэлт намын 4:6 дээр бас харах юм бол болор тэнгисийн тухай уйлсан байдаг. 죄와 부정이 털끝만큼도 없는 순결한 곳임을 강조하는 거예요. Болор адил шилэн тэнгис сентийн өмнө байлаа гэж. Тэгээ энэ нь болохоор одоо гэм нүгэл алдаа зөрчил гэж өчүүхэн төдийч байхгүй. Тэгээ энэ өчүүхэн сүүдэр өчүүхэн толовч байхгүй тийм цэвэрхэн гэсэн утгыг илэрхийлж байгаа. Болор гэдгээр илэрхийлж байгаа. 그리고 23절 23 дугаар эшлэл 그 궁창 밑에 생물들의 날개가 있고 서로 향하여 펴 있다라고 이렇게 증거하고 있습니다. Мөнхөө огторгойн мандал дор далавчууд нь нэг нь нөгөөгийнхөө зүгт шулуухан сунгагдсан байв. 우리가 앞에서도 이 9절과 11절에서 증거를 받았습니다. 날개가 서로 연하여 있다라고 그랬어요. Өмнөх ишлэлүүдээр тийм ээ 9-р ишлэл 11-р ишлэл дээр ч гэсэн бас яг адилхан дүрсэлж хэлсэн байгаа. Далавчууд нь дээгүүр дэлгэцээ тус бүр нөгөөхөө шүргсэн байсан. Далавчууд нь хоорондоо шүргэлдсэн байсан гэх мэтчлэн. 이는 협력과 일치를 가리키는 것이라고 그랬습니다. Энэ нь болохоор бие биендээ туслах, тий харилцан туслалцах мөн одоо эвлэлд нь нэгдэх гэсэн утгыг илэрхийлж байгаа. 그리고 두 날개로는 몸을 가렸다고 했는데요. 이건 겸손을 가리키는 거예요. За тэгээд 23 дээр бас харах юм бол тус бүр нь биеийнхээ нэг ба нөгөө талд бие бүтээсэн хоёр далавчтай байв. Тэгэхээр бие бүтээсэн байна гэдэг нь болохоор даруй байдлыг илэрхийлж байгаа. 여호와 하나님을 경외하는 겸손한 겸비한 자세를 가리킵니다. Тэгээ ямар даруй байдал юм бэ гэхээр ялангуяа эзэн бурхнаас эмээх эзэн бурхныг хүндэтгэх тийм даруй байдлыг илэрхийлж байгаа. 그리고 эмээн хүндэтгэх. 24절에서는 생물들이 갈 때 날개 소리가 많은 물소리 같다라고 이렇게 증거하고 있어요. За цааш нь 24 дээр ишлэл тэднийг явах үед далавчуудын чимээ их усны шууга мэт байсан. 또 전능자의 음성 같고 떠드는 소리 곧 군대 소리 같다라고 증거하고 있습니다. Мөн тэр далавчуудын чимээ төгс хүчит нэгний дуу адил хуарангийн чимээ мэт хөл өвмөний чимээ байсан. 생물들이 갈 때 얼마나 크고 웅장한지 그 하나님의 뜻을 수종들 위해서 움직일 때 얼마나 능력 있게 또 위험 있게 힘 있게 움직이는지를 표현하는 거예요.
За энэ дуу чимээ нь одоо ийм их хүчтэй байсан гэж ингэж илэрхийлсэн байна тийм ээ. Тэгэхээр ингээд далавчаа дэлгээд одоо тэр бурхны ажлыг хийхээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр бурхны ажлыг хийхээр тэгэж явж байгаа тэдний одоо сүр хүч ямар агуу байсан бэ? Ямар тийм хүчирхэг, ямар тэр сүр жавхлантай, ямар тийм одоо цоглог тийм ээ. Одоо хүмүүс хараад бусд нь бус тэдийг хараад хинч гэсэн айж сүрдмээр тийм одоо цог жавхлантайгаар эзний ажлыг хийхээр явж исэн гэсэн үг. 이는 하나님께서 천사들을 통해서 얼마나 힘있고 능력 있게 위엄 있게 일하시는지를 알게 하는 말씀입니다. Тэгээ энэ нь нэг ясандаа бурхны тэр хүч чадал сүр жавхлан илэрхийлж байгаа. Бурхан тэр тэнгэр элч нараараа дамжуулан ингэж ийм агуу хүчтэйгээр ийм агуу чадлаар ийм агуу одоо сүр жавхлантайгаар өөрөх ажлыг хийдгээ гэдгийг илэрхийлж байгаа. 음, 그리고 어, 그 생물들이 설 때 그 날개도 내렸다라고 이렇게 증거하고 있어요. За мөн 24-ийн төгсгөлд тэд зогсохдоо далавчуудаа буулгаж байв гэсэн байна. 생물들이 언제 서고 언제 그 날개를 내리는가? За тэгвэл энэ амьтад тийм ээ дөрвөн амьд биет буюу одоо тэр тэнгэр элчнэр хизээ зогсож хизээ энэ далавчуудаа буулгадаг юм бэ? 25절에서 이렇게 답을 하고 있습니다. 25절 한번 같이 읽어볼까요? 25 дахь эшлэл дээр хариулт нь байна. Өдөрөө 25-ыг хамтдаа уншия. Тэдний толгой дээрх мөнөөх огторгой мандал дээрээс дуу гарлаа. Тэд зогсох бүрдээ далавчуудаа буулгаж байлаа. 생물들의 머리 위에 있는 궁창 위에서 음성이 날 때, 그때 생물들이 서고 날개를 내렸다라고 했어요. 25-аас харах юм бол тэдний толгой дээрх өөрөөр хэлбэл тэр нөгөө дөрвөн амьд биетийн толгой дээрх мөнөөх огторгой мандлаас дуу гарсан гэж байна. За тэр дуу гарах үед тэд зогсоод тэгээд далавчуудаа буулгасан. 내 생물의 머리 위에 궁창이 있고 또 궁창 위에 보좌가 있고 보좌 위에 여호와의 영광의 형상이 있다고 그랬죠. Тэгээ түрүү ярьсан тийм ээ тэр дөрвөн амьд биетийн толгой дээр огторгой мандал байсан. Огторгой мандал дээр болохоор чулуун синти байсан. Синти дээр болохоор бурхны цог жавхлан байсан. 머리 위에 있는 궁창 위에서부터 음성이 났다라는 것은 하나님의 음성을 말하는 거예요. Тэгээд тэдний толгой дээрх огторгой мандал дээрээс дуу гарсан гэдэг нь болохоор эзэн бурхны дуу гарсан гэсэн үг юм. 보좌 위에 여호와 하나님의 음성이 들릴 때 천사들이 멈추고 또 하나님의 음성에 귀를 기울였음을 의미하는 거예요. Синти дээрээс эзэн бурхны дуу гарах үед тэдгээр амьд биет зогссон. Тэгээд эзэн бурхны дуу хоолойг одоо сонсохоор зогссон гэсэн үг юм. зогсоод сонссон гэсэн үг юм. 천사들은 하나님의 명령을 듣고 그 명령대로 움직이는 거예요. Өөрөөр хэлбэл тэнгэр элчнэр бол одоо ингээд дураараа яваад байдаг биш тийм ээ. Бурхны дуу хоолойг сонсоод тэр дуу тэдэнд юу гэж хэлнэ, юу гэж одоо тушаана. Яг тэрний дагуу хөдөлтөг явдаг гэсэн үг юм. Ажилдаг гэсэн үг. 그리고 26절 궁창 위에 보좌의 형상을 이렇게 설명하고 있어요. 26절에서는. 26 дахь ишлэлдэр тэдний толгой дээгүүрх мөнөөх огторгой мандлын дээдэлд чулуун синти байсан гэж байгаа. Тэр синтийн дүр төрхийн талаар тайлбарлаж байна. 그 영광스러운 보좌를 가리켜서 그 모양이 남보석 같다라고 이렇게 설명합니다. Тэр сүр жавхланд юу синтийг тайлбарлахдаа Индранил чулуутай төстэй байсан гэж байна. 하나님의 영광스러운 보좌의 아름다움을 그 남보석이라는 보석에 비유해서 이렇게 설명을 한 것 같아요.
Тэр бурхны сентийн дээр сүр жавхлан гоо үсгэлэн Индранил чулуугаар зөвлөлж хэлсэн байна. 그 시대에 에스겔 선지자가 하는 가장 아름다운 보석이 아니었을까 이렇게 생각을 합니다. Магадгүй одоо эсгээл иш үзүүлэгчийн амьдарч байсан тухайн цаг үед бол одоо хамгийн үсгэлэнтэй, хамгийн гоёмсог тийм ээ сүр жавхлантай эртний чулуу нь Индранил байсан болов уу гэж бодогдож байна. 그만큼 하나님의 보좌가 빛나고 아름답고 영광스러운 것을 의미하는 거죠. Тэр хэмжээгээр одоо бурхны сэнти бол маш одоо цог жавхлантай сүрдмээр тэгээд бас гоо цэглэнтэй байсан. Тэгж одоо тэр үзэгдэл донд харагдсан гэдгийг илэрхийлжээ. 그리고 그 영광스러운 보좌 위에 한 형상이 있는데 사람의 모양 같다라고 이렇게 증거하고 있어요. За цааш нь харах юм бол сэнтитэй төстэй уг юмны дээр өндөрт хүний төрхтэй дүрс байв. 그 보좌에 있는 한 형상, 사람의 모양 같은 그 한 형상은 28절에서는 여호와의 영광의 형상의 모양이라고 이렇게 증거하고 있어요. Тэр сэнтийн дээр тэр өндөрт хүний төрхтэй адилхан тийм дүрс байсан гэж байгаа. Тэгэд энэ нь болохоор 28 дугаар ишлэл дээрээс харах юм бол үзэгдэх төрх нь эзний цог жавхлантай адил байсан гэж тайлбарсан. 다시 한번 이렇게 설명드리지만 내 생물 위에 궁창이 있고 궁창 위에 보좌가 있고 보좌 위에 여호와의 영광의 형상이 있다고 증거하고 있어요. Дахиад давтаад хэлэхэд дөрвөн амьд биетийн дээр огторгуу байсан, огторгуун дээр сэнти байсан, сэнтийн дээр эзний цог жавхлантай адил төрх үзэгцээ. 곧 여호와 하나님이 이 모든 것 위에서 다 다스리고 주관하시는 영광스러운 분이심을 의미하는 거야. Тэгэхээр энэ нь юу илэрхийлж байгаа гэхээр эзэн бурхан одоо бүхний дээр заларч, бүхнийг захирч, удирдах байдаг юм гэдгийг илэрхийлж байгаа. 그리고 사람의 모양 같다라고 그랬는데요. За хүний төрхтэй адил байсан, хүний төрхтэй дүрс байсан гэсэн тийм ээ. 하나님이 사람 같다라고 이렇게 이야기를 하면 안 됩니다. Тэглээгээд бурхан чинь ер нь хүн шиг юм байна. Хүн шиг дүр төрхтэй юм байна гэж бодож болохгүй. 창세기 1장 26절, 27절에 보면은 하나님의 형상을 따라서 사람을 지으셨다고 하거든요. Эхлэл намын 1:26 дугаар ишлэгийг харах юм бол бурхан өөрийнхөө дүр төрхийн дагуу хүнийг бүтээсэн гэж хэлсэн байна. 그래서 사람들이 하나님을 사람과 같다라고 이렇게 오해하기가 쉽습니다. Тийм учраас хүмүүс одоо айгу маш одоо буруугаар бодоод байдаг. Бурхан бол хүн шиг төрхтэй гэж бодоод байдаг. 하나님은 영이시기 때문에 볼 수가 없어요. 형상이 없습니다. Бурхан бол сүнс шүү дээ, тийм ээ. Тийм учраас түүнд бол тийм үзэгдэх хэлбэр дүрс гэж байхгүй. 그럼에도 이 사람 모양과 같다라고 한 것은 하나님이 인격적이신 분임을 의미하는 거야. Гэхдээ энд хүний төрхтэй дүрс байв гэсэн байна. Хүн шиг одоо тийм дүр төрхтэй дүрс харагцсан гэж. Энэ нь юу илэрхийлж байгаа гэхээр хүнтэй яг юм бодтой хүн ёсоор харилцдаг гэдгийг нь хэлж байгаа наа. 우리 Яг 사람들이 хүн хүнтэйгээ харилцаж байгаа мэтэр яг тийм бодтойгоор бурхан бидэртэй харилцдаг гэдгийг илэрхийлж байгаа хэрэг. 우리 사람들이 하나님의 형상으로 지음받아서 감정도 있고 의지도 있고 지혜도 있는 것처럼 하나님이 지정의의 하나님이심을 의미해요. Тэр бурхан хүнийг өөрийнхөө дүр төрхийн дагуу бүтээсэн гэсэн тий. Тэгээ бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүнийг харахаар оюун ухаан, сэтгэл хөдлөл, хүсэл зориг тоогоор бүтээгдсэн байгаа. Энэ нь одоо бурхны дүр төрх гэсэн үг. Тэгэхээр бурхан
өөрийнхөө дүр төрхийн дагуу хүнийг оюун ухаан сэтгэл хөдлөл хүсэл зоригтойгоор бүтээсэн яг түн шигээ яг хүнтэйгээ яг тэгж харьцдаг шиг бурхан ч гэсэн бидэнтэй оюун ухаан сэтгэл хөдлөл хүсэл зоригтойгоор харилцдаг гэсэн тийм ийм одоо хүмүүнлэг хүнлэг яг хүнтэйгээ харилцаж байгаа юм шиг тэр бодит харилцааг илэрхийлж байгаа юм байна. 하나님도 슬퍼하시기도 하시고요. 화를 내기도 하시고요. Бурхан хүмүүс бидэртэй адилхан гунигддаг, гашууддаг, 하나님의 뜻을 이루시기 위한 의지를 가지고 계시고요. бас бурхан боддог, сэтгэдэг. Тэгээд бас өөрийнхөө хүсэл зоригоор өөрийнхөө төлөвлөгөөг, ажлыг хэрэгжүүлж, гүйцэлдүүлж байдаг. 모든 것을 아는 그런 지식, 지혜를 다 가지고 계십니다. Бүхнийг мэддэг тэр мэрэгэн ухаан, мэдлэгч гэсэн бурханд л байдаг. 인격적인 하나님이시기 때문에 사람의 모양으로 종종 이렇게 나타난 것을 구약 성경에서는 여러 번 이렇게 증거하고 있습니다. Тэгээ ийм жинхэнэ тий бодтой бодгаал бурхан учраас зарим үед өөрийгөө илчлэхдээ хүний дүр төрхөөр илчилж харуулах нь ч байдаг аа. 그리고 하나님께서 사람의 모양을 입고 세상에 오신 가장 확실한 증거는 바로 예수님이 성자 하나님께서 우리와 똑같은 몸을 세상에 입고 오신 거예요. Тэгээд эцсийн эцэст одоо бурхан одоо хуучин гэрээний үед бол үе одоо хүний төрхөөр тий одоо Тэнгэрлэгчийн төрхөөр хүний төрхөөр өөрийгөө илчилж харуулж яг хүмүүстэй тэгж бодтойгоор харилцаж байсан бол эцсийн эцэст тэр одоо бодтой тэр хүн төрхөөр өөрийгөө харуулж ирсэн жинхэнэ оргил нь бол Есүс Христ байсан. Есүс Христ бол бүрэн төгс 100% хүн болж хүнтэй яг адилхан дүр төрхтэйгээр махбод биетийгээр энэ дэлхий дээр ирсэн юм аа. 그리고 27절에 보면은 여호와의 형상에 대해서 설명하고 있습니다. 27 дугаар ишлэлдэр эзэн бурхны тэр дүр төрхийн тухай бас тайлбарласан байна. 그 허리 위의 모양은 단쇠 같아서 속과 주위가 불같고 내가 보니 그 허리 아래의 모양도 불같아서 사방으로 광채가 나며 이렇게 증거하고 있어요. Тэгээд харахад минь түүний ууцнаас дээших төрх нь дотроо бас эргэн тойрондоо гал мэт харагдах улаасан төмөр мэт агаад түүний ууц ба түүнээс доошх төрх нь гал мэт үзэгдэн эргэн тойронд нь туяа цацарч байв. 단쇠 같다라는 것은 쇠를 불로 달구면은 황금보다 더 밝게 아름답게 빛나죠. 그 광채를 말하는 거예요. За улаасан төмөр мэт байсан гэж байна тий. Тэгэд одоо төмрийг ингээ улаасгаал одоо бүр ингээ хүчтэй улаасгаад галт ингээд улаасгаал авах юм бол алтнаас ч илүү одоо ингээд гялалзаж ингээд гэрэлтдэг байгаа. Тэр дүр төрхийг илэрхийлсэн. 하나님의 영광스러운 모습을 달리 표현할 방법이 없고 그렇게 표현을 한 것 같습니다. Тэгэхээр ингэж улаасан төмөртэй зөөрлөөс нь болохоор Эзекиэлийн хувьд тэр бурхны тэр гайхамшигтай тэр сүр жавхлан тий цог жавхлан бүр зөөрлөж хэлэх үг олдоогүй учраас өөрийнхөө одоо хамаг үгийн санг ингэж ухаж түүхэж байгаад хамгийн л одоо ойролцоо дөхүүлсэн зөөрлөл нь энэ бололтой юм аа. 그리고 28절에서는 그 영광스러운 하나님의 광채를 비 오는 날의 구름에 있는 무지개 같다라고 이렇게 표현을 하고 있어요. За мөн 28 дугаар эшлэлдэр бурхны тэр гайхамшигтай сүр жавхланг юутай зөрлсөн байна гэж эргэн тойрны туяа нь бороотой өдрийн үүлэн дэх солон гадил байлаа гэсэн. 그 광채가 그냥 한 가지 색깔로 나타나는 게 아니라 여러 가지 색깔로 무지개 같이 여러 가지 참으로 오묘한 그런 광채가 남을 무지개에 비해서 설명했어요. Тэгээд тэр эзний тэр цог жавхлангийн тэр туяа тий гэрэл нь болохоор зөвхөн нэг л өнгөөр ингэж туяарч исэн биш янз бүрийн өнгөөр ингэж солонгорч тийм ээ алаглаж тэгэж туяа цацруулж байсан гэдгийг солонготой зөвлөлж хэлсэн байна. 그 요한계시록 4장 3절에서도
그 무지개가 하나님의 보좌를 둘렀다라고 이렇게 표현하고 있습니다. 에스겔서 4장 3절이요? 예, 요한계시록 4장 3절. 아, 아, 요 илчлэлт намын 4-ийн 3 дээрээс харах юм бол а заавж байгаа. 무지개가 보좌 Маргад мэт үзэгдэх солонго сентиг хүрээлжээ гэсэн байна. Илчлэл 4-ийн 3. 그처럼 하나님의 형상이 신비롭고 황홀하고 영광스러운 거야. 아름다운 거야. Тэгэхээр ингээд харах юм бол бурхны тэр дүр төрх бол үнэхээр одоо зөөрлөж хэлэх үг олдохгүй болтол тийм одоо цог жавхлантай бас гайхамшигтай ер бусын тэгээд үзэсгэлэнтэй байсан гэсэн үг юм. 에스겔이 그 하나님의 영광스러운 형상을 환상을 통해서 봤을 때 그 앞에 엎드려서 하나님의 음성을 들었다라고 이렇게 증거하고 있습니다. Тэгээд эсээ тэр цог жавхлан эсгэл ингэж хараад үзэгдлөнд хараад тэгээд түүний одоо дууг сонсоод нүрээрээ газар унсаа гэж байна. 예, 하나님을 발견한 자들의 공통점인 것 같아요. 하나님 앞에 엎드리는 것은, 하나님의 음성을 듣는 것은. Бурхны дуу хоолойг сонсож, Бурхны одоо өмнө нүрээрээ гэж уннаа гэдэг бол одоо Бурхныг харсан, Бурхны тэр цог жавхланг олж харсан хүмүүсийн нийтлэг шинж юм шиг байгаа юм. 이사야 선지자도 이사야서 6장에 보면은 그 하나님을 뵀을 때 뭐 거의 죽은 자 같이 엎드려지죠. Исая иш үзүүлэгч ч гэсэн Исая 6 дугаар бүлэг дээрээс харах юм бол Бурхныг хараад Бурхантай уулзаад яг л өгсөн бид одоо газар унсаа гэж хэлсэн байдаг. 요한사도도 반모섬에서 성자 하나님의 형상을 뵀을 때, 성령의 감동으로 뵀을 때 그 주님 앞에 그냥 엎드려서 죽은 자 같이 되었다라고 했어요. Мөн Илч Иохан ч гэсэн Патмо арал дээр тэр Бурхны Бурхны хүүтэй уулзаад өгтөл мэт унав өгсөн мэт болов гэж хэлсэн байгаа. 처럼 하나님을 발견하고 하나님을 만난 사람들은 하나님 앞에 자기 자신을 내세울 수가 없어요. Энэ мэтчлэн харах юм бол бүгдээрээ одоо хөсөр унсан, газар унсан, нүрээрээ унсан гэх мэтчлэн дандаа унсан гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ мэтчлээ одоо Бурхныг олж харсан, Бурхантай нүүр тулж уулзсан хүмүүс бол Бурхны өмнө тэгээд зориглон одоо их хараад зогсоод байж чаддгүй байх нэ. Өөрөө 하나님, ирэхгүй одоо газар ундаг байх нь. 하나님 앞에 절대 복종만이 있을 뿐입니다. Тэгээ Бурхны өмнө яг Бурхантай тулаад уулзах үед бол бид нэр бол үг дуугүй түүний өмнө бууж өгч захирагдахаас өөр аргагүй болдог. 우리 하나님은 모든 것 위에서 모든 것을 아시고 모든 것을 다스리시는 분이다. Бидний Бурхан бол бүгдийн дээр оршиж бүгдийг мэдэж байдаг, бүгдийг захирч байдаг Бурхан юм аа. 그 하나님께서는 지금도 쉬지 않고 우리를 위해서 일하십니다. Тэр Бурхан одоо ч гэсэн амралтгүйгээр бид нарыг харж байгаа, удирдах байгаа. 우리는 그 하나님을 바라봐야 돼요. Бид нар бол тэр Бурханаа л харах ёстой. 그 하나님만 의지해야 합니다. Тэр Бурхандаа л найдаж түшиглэх ёстой. 여기까지 1장까지 하고요. 잠시 쉬었다가 한 10분 정도 쉬도록 하겠습니다. 10분 쉬었다가 2장을 공부하도록 하겠습니다. За нэгдүгээр бүлэг маань ингээд дуусч байна. Бүгдээ 10 минут завсарлаад дараа нь 2 дугаар бүлэг рүү орё. За бүгдээ цааш нь үргэлжлүүлээ. 1장을 통해서 하나님께서 포로로 잡혀간 에스겔에게 환상으로 여러 형상을 보여주셨습니다. За нэгдүгээр бүлэг дээр болохоор
Бид нар юуны тухай ярилцсан бэ гэхээр цөллөгт байгаа Израильд бурхан янз бүрийн тийм үзэгдлүүдийг харуулсан тухай үзсэн байгаа. 하나님께서 지금도 하나님의 백성들을 위해서 일하고 계심을 보여주셨어요. Тэгэхээр үзэгдлүүдээр дамжуулаад бурхан одоо ч гэсэн өөрийнхөө ард түмний төлөө ажилласаар байдаг юм а гэдгийг ажилласаар байгаа гэдгийг харуулсан. 네, 그리고 이 장에서는 에스겔을 선지자로 세우시고 그 복음 사역자로 이제 하나님의 말씀을 전하는 자로 불러주심을 증거하고 있습니다. За хоёрдугаар бүлэг дээр болохоор бурхан Эзекиэлийг өөрийн иш үзүүлэгч буюу бурханы үгийг тунхаглагчаар томилж байгаа тухай өгүүлж байгаа. 1장에서는 환상을 통해서 여러 형상을 보여주셨지만 2장에서는 이제 음성으로 들려주셔요. Нэгдүгээр бүлэг дээр болохоор Эзекиэлд олон янзын тийм үзэгдлээр дамжуулж бурхан Эзекиэлдээ ярилцсан болвол хоёрдугаар бүлэг дээр болохоор дуу хоолоогоор дамжуулан Эзекиэлдээ ярилцсан байгаа. 1절을 한번 같이 읽어볼까요? 1절. Нэгдүгээр 2장 ишлэгийг 1절입니다. нэгдүгээр ишлэгийг хамтдаа уншъя. Тэгээд тэр надад хүний хүү хөл дээрээ босготун би чамтай ярина гэв. 하나님께서 에스겔에게 인자야, 네 발로 일어서라 라고 이렇게 말씀하셔요. Бурхан Эзекиэлд хандаж хүний хүү хөл дээрээ бос гэж хэлсэн байна. 인자는 벤 아담, 히브리어로는 벤 아담, 사람의 아들을 가리킵니다. Тэгэхээр хүний хүү гэдэг нь болохоор еврейгээр болохоор бен адам буюу хүний хүү гэж байгаа. Адам гэдэг нь хүн гэсэн утгатай тийм бен гэдэг нь болохоор тэрний хүү энэ гэсэн тийм утгатай. 이 인자라는 단어는 에스겔서 외에 구약 성경에는 다니엘서 8장 17절에 단 한 번 사용됐어요. 17절 8장 17절. 다니엘서 8장 17절. За тэгэхээр энэ хүний хүү гэдэг үг болохоор Библиэлд ерөөсө хоёрхан тохиолдолд хүнд хандаж одоо хэлэгдсэн байдаг. Тэр нь болохоор Даниэл 8:17 дээр нэг удаа хэлэгдсэн. Тэгээд одоо Эзекиэл 2:1 дээр бас хэлэгдэж байна. 다니엘서에서는 육신을 입고 오실 예수 그리스도를 가리키는 말로 사용되었습니다. Даниэл номон дээр одоо энэ хүний хүү гэдэг үг болохоор хүний дүр төрхөөр энэ дэлхий дээр ирэх Есүс Христийг илэрхийлж, Есүс Христийг зааж хэрэглэгдсэн байгаа. 근데 에스겔서에서는 Эзекиэл номон дээр болохоор 93회의 인자라는 단어가 사용됐어요. 93회. 네, 93번. нийтдээ 98 удаа энэ Эзекиэл номон дээр хүний хүү гэдэг үг хэлэгддэг юм байна. хэрэглэгддэг. 근데 에스겔서에서의 인자는 에스겔을 가리키는 거예요. Эзекиэл에서 маань 98번. 네, 93. 93 юм биш үү? Уучлаарай. 93 удаа зөвхөн Эзекиэл номон дээр 93 удаа одоо хүний хүү гэдэг үг одоо гардаг. Гэхдээ энэ хүний хүү нь болохоор Эзекиэлийг зааж хэлсэн юм байна. 그 이유 Даниэл ном нь болохоор хүний хүү гэж ингэж гардаг. Тэгвэл Есүс Христийг зааж хэлсэн байгаа. Харин Эзекиэл номон дээр болохоор 93 удаа хэрэглэгдэхдээ Эзекиэл хандаж Эзекиэлийг хүний хүү гэж дуудсан юм. 왜 이렇게 자주 에스겔을 인자라고 불렀는가 하면은 연약한 인생임을 잊지 않게 하기 위함이에요. Тэгээ Эзекиэлийг яагаад бурхан хүний хүү гэж ингэ дуудаад байсан бэ гэхээр чи бол сул дорой хүн гэдгээ хизээч битгий март гэсэн. Чи бол сул дорой хүн шүү гэдгийг нь мартахгүй байлгахын тулд 1장에서 에스겔이 얼마나 놀라운 환상들을 봤습니까?
Тэгээ нэгдүгээр бүлэг дээр болохоор Эзекиэл ямар гайхалтай тийм үзэгдлүүдийг үзсэн бэлээ. 심지어 영광스러운 하나님의 형상까지 보지 않습니까? Тэр читгэл дээр цог жагланд Бурхны дүр төрхийг хүртэл харсан шүү дээ. 그렇지만 에스겔은 여전히 연약한 사람이라는 거예요. Тэгсэн хэдий ч гэсэн Эзекиэл Бурхны хувьд бол сул дорой хүн төдий, хүний хүү төдий юм аа. 하나님을 의지해야만 하는 그런 존재라는 거예요. Тэгээ эзэн бурханд найдаж түшиглэхээс өөр аргагүй. Тэгэхгүй л одоо амьдарч оршин тогтнож чадахгүй тийм оршихуй гэсэн үг ээ. 오늘날 우리가 하나님의 은혜로 하나님의 종으로 부름을 받았다 할지라도 우리는 연약한 존재들이에요. Өнөөдөр бид нэр бурхны одоо зарцаар тийм бурхны ажилтнаар ингэж бурхны дуудлагыг хүлээн авсан боловч бурхны өмнө бол урдын адил сул дорой хүмүүс хэвээрээ. 절대적으로 우리 주님, 우리 하나님을 의지해야 되는 그런 연약한 종들입니다. Бид нар бол бүрэн төс эзэн бурхандаа л найдахаас өөр аргагүй, эзэн бурхандаа л түшгэлэхээс өөр аргагүй тийм сул дорой хүмүүс юм аа. 그리고 2절, 2절도 한번 읽어볼까요? Хоёрдугаар ишлэгийг бас уншия. Түүнийг ярьж байх зуур над руу сүнс орж намайг хөл дээр минь босгов. Тэр надад айлтхыг би сонсов. 2절에서는 하나님께서 말씀하실 때 하나님의 영이 에스겔에게 임하고 에스겔을 일으켜 세우셨다라고 이렇게 증거하고 있습니다. За эндээс харах юм бол бурхны сүнс Эзекиэлийн дотор орсон. Тэгээд түүнийг хөл дээр нь босгосон гэж байна. 에스겔에게 성령께서 임하셨음을 의미하는 거죠. За энэ бол ариун сүнс Эзекиэл дээр бууж ирсэн гэдгийг илэрхийлж байгаа. 에스겔이 놀라운 환상들을 보고 놀라운 하나님의 영광스러운 형상도 보고 그랬지만 그런 체험만으로는 하나님의 사역을, 종의 사역을 감당할 수가 없어요. Тэгээ нэгдүгээр бүлэг дээр Эзекиэл үнэхээр гайхалтай үзэгдлүүдийг үзсэн. Тэр читгэл урхны тэр гайхалтай цог жавхлан, сүр жавхлан дүр төрхийг хүртэл үзсэн байгаа шүү дээ. Тэгээ тийм одоо сүнслэг туршлага тай боллоо гэд өөрийнхөө сүнсний тийм туршлага нь тийм ариун баялаг байлаа гэд зөвхөн тэр сүнслэг туршлагаар бид нэр бурхны ажлыг хийж чадахгүй маа. 예수님의 제자들을 생각해 보시기 바랍니다. Есүсийн шавнарын талаар бүгдээрээ бодоод үзье. 예수님의 제자들이 예수님께로부터 병 고치는 능력, 귀신을 내쫓는 능력 이런 걸 받지 않습니까? Есүс шавнар гэхэд Есүсээс тэр хүч чадлууд тийм ээ өвчнийг эдгэх, чөтгөрийг зайлуулах тэр гайхалтай хүч чадлуудыг авсан биз дээ. 그래서 병도 고치고 귀신도 내쫓고 그랬지만 예수님이 붙잡히시니까 두려워서 떨면서 다 달아나는 거야. Тэгээд Есүсийн одоо үлдэж байсанчлан өвчтэй хүмүүсийг эдгэж байсан, чөтгөрүүдийг зайлуулж байсан. Тэгээд тийм хүч чадлыг одоо хэрэгжүүлж чадаж байсан ч гэсэн эцэст яасан Есүсийг баригдсан чинь бүгдээрээ зүхтаагаад явчихсан. 예수님을 부인하고 자기들도 죽을까 봐 두려워서 숨고 그래요. Есүсийг үгүйсгэж, мэлцэж, тэгээ өөрсдийг нь ч гэсэн барьчихвэ гэж айсандаа нуугдцгаасан. 그런데 오순절 보혜사 성령께서 임하시니까 두려움 없이 담대하게 복음 사역을 감당해요. Харин Пентекост баярын үеэр ариун сүнс тэдний дээр бууж ирэхэд тэд нар зоригтойгоор гарч тунхаглаж гэрчилж эхэлсэн байна. 에스겔이 아무리 신비한 체험을 했다 할지라도 그런 체험 경험만으로는 사역을 감당할 수가 없어요. Эсгэлч гэсэн муу адилхан хичнээн тэр юр бусын гайхамшигтай тэр сүнслэг зүйлсийг биеэр амсаж мэдэрч тэр туршлага хуримтлуулсан ч гэсэн зөвхөн тэр сүнслэг туршлагаар туршлагатай байгаа төдийгөр бид нар бурхны ажлыг тэгж хийж гүйцэлдүүлж чадахгүй юм аа. 에스겔로 하여금 하나님의 종의 사역을 잘 능력 있게 감당케 하기 위해서 성령께서 임하신 거예요.
Тийм учраас Эзекиэлээр Бурхны ажлыг тэр хүчтэйгээр, эрх мэдэлтэйгээр хийлгэхийн тулд ариун сүнс түүн дээр бууж ирсэн байна. 네, 스가랴서 4장 6절 한번 보시기 바랍니다. Захария намын 4-ийн 6-аг бүгдээр харъя. 스가랴서 4장 6절 한번 같이 읽어봤으면 좋겠어요. Бүгдээр хамтдаа уншъя. Эзекиэл Захария 4-ийн 6. Гурай тэр надад энэ бол Зерубабелд хандсан эзний үг юм. Хүч чадлаар бус, эрх мэдлэрч бус, харин миний сүнсээр гэж түг түмдий эзэн айлтж байна. 하나님께서 스룹바벨에게 하시는 말씀이거든요. Энэ болохоор Зерубабелд хандаж хэлж байгаа эзний үг байна. 이는 힘으로 되지 아니하며 능력으로 되지 아니하고 오직 나의 영으로 되느니라라고 말씀하셔요. Хүч чадлаар бус, эрх мэдлэрч бус, харин миний сүнсээр юм аа гэж түг түмдийн эзэн айлтжээ. 오늘날 우리가 복음 사역을 감당하는 것도 우리의 능력, 우리의 지식, 우리의 경험 이런 것만으로는 안 돼요. Өнөөдөр ч гэсэн бид нар энэ сайн мэдээний ажлыг хийж байгаа нь бидний одоо хүч чадал, бидний тууршлага, бидний мэдлэгээр болвол ерөөсөө боломжгүй юм. Их боломжгүй. 나를 성전 삼으시고 내 안에 내주에 계신 성령님으로 충만해야만이 이 복음 사역을 온전히 감당할 수 있습니다. Бидний намайг өөрийнхөө одоо сүм болгож өөрийнхөө гэр сүм болгосон. Тэгээд миний дотор оршин байдаг ариун сүнсний хүч чадал над дээр бууж ирж ижил бид нар энэ сайн мэдээний ажлыг хийж чадна. 예, 이제 3절 보도록 하겠습니다. За эргээд Эзекиэл 2-ын 3. Тэр надад хүний хүү би чамайг Израилийн хүүгүүд рүү миний эсрэг тэрсэлсэн тэрслүү ард түмэн рүү илгээж байна. Тэд ч эцэг өвгөдөн ч энэ өдрийг хүртэл миний эсрэг тэрслэлээ. 하나님께서 보내실 이스라엘 백성들을 패역한 백성, 나를 배반한 자라고 이렇게 말씀하십니다. За бурхан хэнийг Эзекиэлийг одоо тэр Израилийн ард түмэн рүү ирлэгэнэ гэж байна. Тэгээд чиний одоо илгээгдэж очих тэр ард түмэн чи ямар ард түмэн бэ гэхээр тэрслүү ард түмэн гэж хэлсэн байна. 이 패역한 백성이라는 말은 불순종하는 자들이라는 거야. тэрслүү ард 반역자다 түмэн. 뭐 이런 의미예요. 불순종한다, 반역한다, 거스린다 뭐 그런 거예요. Тэгээ тэрслүү ард түмэн гэдэг нь болохоор дуулуургүй ард түмэн, бурхныг эсэргүүцдэг ард түмэн гэсэн үг. 당시 이스라엘 백성들의 영적 상태가 왕 대신 하나님을 거스리고 또 배반하고 반역하는 그런 상태였다라는 거예요. Тэгэхээр тухайн үед Израилийн ард түмний сүнсний байдал нь ямар байсан бэ гэхээр жинхэнэ хаан болсон тэр эзэн бурхнаас урван тэрсэлсэн эзэн бурхныгаа эсэргүүцэн тэмцдэг тийм байдалтай байсан. 그리고 그 이스라엘 백성들의 그런 영적 상태, 죄악된 상태는 그 에스겔 시대에 국한된 게 아니다. Израилийн ард түмний тэр одоо сүнсний тэрслүү гэм нүглэр дүүрэн тийм нөхцөл байдал нь бол зөвхөн Израилийн биш Эзекиэлийн амьдарч байсан тэр цаг үеэр хязгаарлагдахгүй. 그들과 그 조상들이 내게 범죄하여 오늘까지 이르렀나니라고 얘기해요. Энэ 3 дугаар эшлэлээр сарах юм бол тэд ч гэсэн эцэг өвгөдөн ч гэсэн энэ өдрийг хүртэл миний эсрэг тэрсэлсэн гэж хэлсэн байна. 그 결과로 지금 나라가 패망의 위기에 있고 그들은 포로로 잡혀와 있고 그런 거예요. Тэгээ өөрөөр хэлэх юм бол зөвхөн Эзекиэлийн амьдарч байсан тухайн үед л сүнсний үед тийм байсан биш. Одоо байгаа тэд нар ч тийм байна, эцэг өвгөдөн ч гэсэн тийм байсан. Энэ өдрийг хүртэл энэ ард түмэн ийм тэрслүү байсан. Тэгээд тийм учраас энэ эцсийн эцэст энэ бүхнийхээ төлөө миний шийтгэл тэдний дээр бууж байгаамаа гэж бурхан хэлж байна. 그리고 4절 보도록 하겠습니다. За дараа нь 4 дугаар эшлэл. 자, Зөрүүд, гүжүүд, хүүхдүүд болох тэдэн рүү би чамайг илгээж байна. Чи тэдэнд эзэн бурхан ингэж айлцсан гэж хэл. 계속해서 이스라엘 백성들의 영적 상태의 심각성을
얼굴이 뻔뻔하다, 마음이 굳은 자다라고 이렇게 표현하고 있습니다. Мөн л адилхан Израилийн ард түмний тэр сүнсний байдал нь ямар байсан бэ? Ямар оо ноцтой хэмжээнд хүрсэн байсан бэ гэдгийг энэ зөрүүд, гүжүүд гэсэн үгсээр илэрхийлж. 얼굴이 뻔뻔하다는 말은 죄가를 부끄러워할 줄 모른다는 얘기예요. Зөрүүд гэдгээ болвол өөрийнхөө тэр гэм нүгэл үлдчихэд тэр гэм нүглээсээ ичих одоо нүргүү гэсэн үг. Одоо ичих болчирхаагүй гэдэг шиг ичих нүргүү болчихсон. 마음이 굳은 자라는 것은 하나님의 말씀을 들어도 돌이키지 않는 변화가 없는 자들이라는 거예요. Гүжүүд гэдэг нь болохоор Бурхны үгийг сонссон ч гэсэн зүрх сэтгэл нь эргэдэггүй, зүрх сэтгэл нь өөрчлөгддөггүй гэсэн үг. 그들에게 하나님께서 에스겔을 보내시면서 너는 그들에게 주 여호와의 말씀이 이러하시다라고 이렇게 증거하라는 거예요. Тийм хүмүүстээр очоод эзэн бурхан ингэж айлдаж байна гэж хэлээрэй гэсэн. 주 여호와의 말씀이 이러하시다라는 이 말은 곧 하나님의 말씀을 그대로 가감 없이 전하라는 거예요. Тэгээ эзэн бурхан ингэж айлдлаа гэж хэлээрэй гэдг нь болохоор эзэн бурханы одоо дамжуулж хэлэх гэсэн энэ үгийг ерөөсөө өөрчлөлгүйгээр яг л тэр хിവэр нь очоод тэдэнд хэл гэсэн утгатай. 하나님의 종들의 제1 사명은 하나님의 말씀을 가감 없이 그대로 전하는 거예요. Тэгвэл бурханы ажилчдын, бурханы зарц нарын одоо нэгдүгээр дүрм гэх юм уу да нэгдүгээр дүрм нь юу байдаг вэ гэвэл бурханы үгийг нэмэлгүй, хасалгүй яг л тэр хിവэр нь дамжуулах явдал гэдэг юм аа. 하나님의 말씀을 그대로 전해야 듣고 깨달아 알고 돌이키는 자가 돌이키는 거예요. Тэгэж одоо яг байгаагаар нь бурхны үгийг дамжуулж байж л сонсох чигтээ хүмүүс нь сонсоод ойлгож ухаарч эргэж ирдэг юм аа. 그리고 5절을 같이 읽어보겠습니다. 5절. 5 дугаар эшлэгийг мөн хамтдаа уншъя. Тэдний хувьд тэд тэрслүү гэртүүд сонссон ч эс сонссон ч дунд нь иш үзүүлэгч байдаг гэдгийг тэд мэдэх ёстой. 하나님께서 그들을 패역한 족속이라고 이렇게 말씀하시는데요. Бурхан тэр ард түмнийг тийм ээ тэрслүү хүмүүс гэж хэлсэн байгаа. 왜 이렇게 말씀하시는가 하면은 그들이 하나님의 말씀을 순종치 않기 때문이에요. 들으려고 하질 않아요. 다시 말씀해 네. 주세요. 왜 하나님께서 이들을 패역한 족속이라고 말씀하시는가 하면은 네네. 하나님의 말씀을 듣질 않아. 순종을 안 하고. 네. Бурхан яагаад тэднийг одоо тэрслүү гэж хэлсэн бэ гэхээр Бурханы үгийг сонсдоггүй. Сонссон ч гэсэн ерөөсөө дуулууртай дагдаггүй учраас. 마치 반역자들과 같은 거예요. Яг л нөгөө босгогч шиг, бослог гаргадаг одоо босгогчд шиг байсан гэсэн үг. 근데 하나님께서는 그들이 듣든지 아니 듣든지 그냥 반응에 개의치 말고 하나님의 말씀을 그대로 전하라고 해요. Тэгээ уран тэрслэгч шиг байсан гэсэн үг. Тэгээд харин бурхан болохоор тэдэн дээр очоод тэд нар сонссон ч гэсэн тэдний дунд бол бурханы иш үзүүлэгч байдаг юм шүү гэдгийг харуулахын тулд чи одоо миний үгийг яг энэ хэвээр нэмж хаслахгүйгээр дамжуулаа гэж хэлсэн байна. 듣든지 아니 듣든지라는 말은 결과에 집착하지 말라는 거예요. Сонссон ч гэдэг нь болохоор одоо чи очоод миний үгийг дамжуулаад хэлэхэд тэгээд үр дүн нь яаж гарсан ч гэсэн хамаагүй. Тэр үр дүнгээс нь үл шалтгаалan чи очиж дамжуулаа. Үр дүнг нь битгий тоолгүйгээр ерөөсөө миний үгийг байгаагаар нь л дамжуул гэсэн. 우리는 하나님의 말씀을 전할 때 그 듣는 사람들이 열매 맺기를 원하고 변화되기를 원하거든요.
Тэгээ бид нар бол ер нь Бурхны үгийг дамжуулахдаа тийм ээ зааж сургахдаа юу хүсэж идэг вэ гэхээр миний дамжуулсан энэ үгийг сонсоод энэ хүмүүс өөрчлөгдөөсэй, сайн үр жимс гаргаасай, үр дүн нь сайн байгаасай гэж хүсэж байдаг. 많은 열매를 맺고 사람들이 변화되고 그러면 좋겠죠. Мэдээж одоо тэр миний дамжуулж байгаа Бурхны үгийг сонсоод хүмүүс итгээд тэгээд өөрчлөгдөл тэр шиг сайн гэж хаах вэ? 그렇지만 복음 사역자들은 그런 결과에 집착하지 말고 하나님의 말씀을 바로 전하는 거에 만족해야 된다는 거예요. Гэхдээ одоо сайн мэдээний ажилчид бидний хувьд бол ерөөсөө үр дүндээ одоо зууралдаж болохгүй. Үр дүнг а, одоо юу харгалзаж тооцож тэгж ажиллаж болохгүй. Бидний одоо хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол ерөөсөө л Бурхны үгийг нэмэлтгүйгээр хасалгүйгээр яг байгаагаар нь дамжуулах нь хамгийн чухал юм байна. 하나님의 말씀을 성령의 감동으로 바로 전하면은 열매 맺게 하시는 분은 하나님이십니다. Бид нар Бурхны үгийг ариун сүнсний удирдснаар яг л зөв яг л байгаагаар нь дамжуулах юм бол тэр үр жимсийг ургуулах нь бол Бурхны хэрэг юм аа. 하나님의 주권에 맡기고 우리는 Бурхны 바로 전하는 거에만 만족해야 돼요. бид нар бол Бурхны эрх мэдэлд тэр үр дүнг нь даатгаад зөвхөн өөрсдөө хийх ёстойг л хийж Бурхны үгийг л дамжуулах тэр үргэл гүйцэтгэхэд болно. 그러면 역사하시는 분은 하나님이십니다. Тэгэх юм бол тэрний дараа Бурхан өөрөө ажиллаж эхэлдэг. 6절 보도록 하겠습니다. 6 дугаар эшлэлийг уншъя. Хүний хүү тэднээс бүү хэдийгээр үргэст халгай сундуу чамтай хамт байж чи хилэнцэд хорхоонууд дээр суулаач тэд тэрслүү гэр тул үгсээсэн чи бүү царайнаас нь чи бүү эмээ. 7절까지 읽겠습니다. 7-ог болсон ши. Тэд сонссон ч сонссон ч чи үгсийг минь тэдэнд хэлэх ёстой. Учир нь тэд тэрслүү юм. 패역하고 마음이 굳은 뻔뻔한 이스라엘을 가리켜서 여기에서는 가시, 찔레, 전갈이라고 이렇게 표현하고 있습니다. За тэгэд нөгөө ард түмнийг тийм ээ тэр тэрслүү бас зөрүүд гүжүүд гэдгийг нь энд юутай зөвлөсөн байна вэ гэхээр өргөст халгай сундуу тэ хилэнцэд торхойнуудтай зөвлөсөн байна. 이스라엘 백성들을 가시, 찔레, 전갈로 비유하심은 그들이 하나님의 복음 사역에 해를 가할 것을 의미하는 거예요. Израильчүүдийг өргөст халгай сундуутай бас хилэнцэд торхойнуудтай зөвлөсөн нь бол юг илэрхийлж байгаа юм бэ гэхээр тэр ард түмэн энэ байдлаараа энэ сайн мэдээний ажилд саад тодгор учруулнаа гэдгийг илэрхийлж байгаа. 하나님의 말씀을 전할 때 듣지 않고 순종하지 않을 뿐만 아니라 적극적으로 해를 가하는 거예요. 박해하는 거예요. Тэгээд Бурхны үгийг сонсохгүй бас дуулууртай дагахгүй байгаад зогсохгүй тэд нар Бурхны ажилд бүр хор хохирол учруулна, саад тодгор учруулна гэдгийг нь энэ өргөс талгаа сундуу хилэнцэд торхоогоор илэрхийлсэн байна. 이사야 선지자도 그랬고 예레미야 선지자도 그랬어요. Исая иш үзүүлэгч, Иремья иш үзүүлэгч ч гэсэн мөн адилхан хэлсэн байгаа. 이사야 선지자는 전하는 말로는 톱으로 켜서 생사람을 잡아 죽였다고 그래요. Уучлаарай тэгж хэлсэн биш. Исая иш үзүүлэгч болоо Иремья иш үзүүлэгчдэд ард түмэн яаж хандсныг нь харах юм бол тэд нар ямар одоо хор хохирол энэ сайн мэдээний ажилд ямар их хор хохирол учруулсан бэ гэдгийг нь харж байна. Исаяг бүр одоо тэр Израильчууд яг тэр Бурхны ард түмэн гэдэж байгаа хүмүүс хүрөөдөж алсан байдаг шүү дээ. 예레미야 선지자는 고향 사람들이 죽이겠다고 위협을 해요. Иремьяг болохоор тэр өөрийнх нь нутгийн хүмүүс тийм ээ ард түмэн нь өөрийнх нь ард түмэн одоо ална хядна гэж ингэж занл хийлж байсан. 잡아 가두고 때리고, 그 다음에 죽이고, 그렇게 위협을 해요.
Тэгээ түүнийг 그림으로. барьж, хорж байсан, зодож, жанчиж байсан. 아들이신 예수 그리스도께서도 마찬가지야. 똑같아요. Тэр тэгэл Бурхны хүү Есүс Христэд ч гэсэн яг адилхан хандсан байгаа. 아들은 존경할 줄 알았는데 아들이신 예수 그리스도 미워하고 Тэгээ 박해하는 거예요. хүүд нь арай өөр хандах болов уу гэж бодож байтал яг адилхан түүнийг барьж, хорж, доромжилж хөнөөсөн байна. 하나님의 아들이신 그리스도를 박해한 세상은 오늘날 우리들도 박해할 거예요. Бурхны хүү Есүс Христийг тэгж хавчиж байсан энэ ертөнц өнөөдөр ч гэсэн бид нарыг ч бас хавчих болно. 우리를 미워할 겁니다. Бид нарыг ч бас үзий ядах болно. 그러나 두려워하지 말라는 거야. Тэгсэн ч гэсэн бүү айж эмээ гэж хэлж байна. 그냥 하나님의 말씀을 가감없이 그대로 전하라는 거야. Айж эмээлгүйгээр Бурхны үгийг л нэмж хасалгүйгээр зөв тунхаглаа. 두려워하면은 우리는 복음을 전할 수가 없습니다. Хэрвээ айх юм бол бид нар сайн мэдээг тунхаглаж чадахгүй. 우리 주님 예수 그리스도께서는 몸은 죽여도 영혼은 죽이는 자들을 두려워하지 말라고 그래요. Бидний эзэн Есүс Христ хэлэхдээ биеийг чинь өхүүлж чадах ч сүнсийг чинь өхүүлж чадахгүй тэднээс бүү ай гэж хэлсэн байдаг. 오직 몸과 영혼을 지옥에 멸하실 수 있는 하나님만 두려워하라 그래요. Харин сүнс болон биеийг чинь там руу шидэж чадах эзэн бурхнаасаа тэр нэгнээс ай гэж хэлсэн. 이제 이 시대의 사람들, 그 시대나 이 시대나 보면은 하나님의 그 바른 교훈을 받지 않고 들으려고 하지를 않습니다. Ингээ харахад хүмүүс гэгч бол ерөөсө тэр үеийн хүмүүс ч бай, өнөө үеийн хүмүүс ч бай, Бурхны үгийг ерөөсө сонсохыг хүсдэггүй, дуулууртай дагахыг ч хүсдэггүй. 그러다 보니 강단에서 하나님의 말씀보다는 사람들이 듣기 좋아하는 예화나 간증 이런 것으로 대신할 때가 많아요. Тийм учраас Бурхны ажлыг хийж байгаа хүмүүсийн тийм хандлагаас нь болоод энэ дээрээс Бурхны үгийг тунхаглахын оронд хүмүүсийн дуртай жишээ юм уу, үлгэр юм уу, альсгүй бол ямар нэгэн тийм одоо түүх ярих дуртай болчихдог. Бурхны ажилчид өөрсдөө хүртэл. 그럴지라도 듣든지 아니 듣든지 오직 하나님의 말씀만 가감없이 전하라는 거예요. Харин Бурхан юу ч хэлсэн байна? Тэр хүмүүс сонссон ч, сонссон ч миний үгийг нэмж хасалгүйгээр яг байгаагаар нь тунхаглаа гэж хэлж байна. 그리고 이제 8절에서 10절까지는 하나님의 말씀을 가감없이 전하기 위해서 먼저 에스겔에게 받아 먹으라고 말씀하십니다. 8-аас 10 дугаар ишлэгийг харах юм бол Бурхны үгийг нэмж хасалгүйгээр яг байгаагаар нь тунхаглахын тулд эхлээд чи авч идэг гэсэн байгаа. Эсгэлд 3장 3절까지 그런 내용의 말씀입니다. 3-ын 3 дугаар ишлэл хүртэл яг энэ агуулга үргэлжилж байгаа. 8절 한번 같이 읽어볼까요? 8절. За 8 дугаар ишлэгийг уншъя. Одоо хүний хүү чи миний чамд айлдаж буй зүйлийг сонс. Тэрхүү тэрслүү гэрийн адил бүү тэрслүү бай. Амаа нээж миний чамд өгч буй юмыг ид гэв. 네. 에스겔 선지자에게 너는 이스라엘 백성들처럼 그렇게 불순종하고 그러지 말고 하나님의 말씀을 입을 벌려서 받아 먹으라고 이렇게 말씀하시죠. Эхлээд одоо Эсгэл тандаж хэлж байна те чи Израилийн ард түмэн шиг тийм тэрслүү битгий болоо. Битгий тэрслүү бай. Харин амаа нэгээд миний чамд өгч байгаа юмыг идэ гэсэн. 하나님의 말씀을 우리가 바로 전하기 위해서는 전하는 자가 먼저 하나님의 말씀을 양식으로, 생명의 양식으로 받아 먹어야 돼요. Тэгэхээр Бурхны үгийг бид нэр зөв тунхаглаж бусдад зааж сурахын тулд эхлээд Бурхны үгийн ажилчид болсон бид нар өөрсдөө тэр үгийг өөрсдийнхөө сүнсний хоол болгож идэх ёстой.
내 생명이 살고 내 믿음이 자라나야 된다. Тэгэхээр миний одоо итгэл өсөж миний одоо ам тэгж одоо эхлээд өсөх ёстой юм аа. Амьд байх ёстой юм аа. 하나님께서는 성경을 통해서 하나님의 말씀이 양식이라고 이렇게 말씀하셔요. Мөсөл түнэсэ. 성경을 통해서. Бурхан Библиэр дамжуулж юу гэж хэлсэн бэ гэхээр миний үг бол та нэр сүнсний хоол юм аа гэж хэлсэн байгаа. 신명기 8장 3절 За Дэвтгэл намын 8-ын 3. 그 말씀을 예수님께서는 마태복음 4장 4절에서 인용해서 똑같이 말씀하셔요. Тэгээд Матай 4-ийн 4-р ишлэлдэр Есүс яг энэ Дэвтгэл намын 8-ын 3-р ишлэлийг тэр чигт нь авч одоо иш татаж хэлсэн байгаа. 사람이 떡으로만 살 것이 아니요 하나님의 입으로부터 나오는 모든 말씀으로 살 것이라 라고 말씀하셔요. Хүн зөвхөн талхаар бус харин Бурханы амнаас гардаг үг бүрээр амьдрдаг гэж. 아모스 8장 11절에서도 그 하나님의 Амос 말씀이 양식이라는 거예요. Амос 8-ын 11 дээр ч гэсэн хэлэхдээ Бурханы үг бол хоол юм аа гэж хэлсэн. 아모스 8장 11절에는 내가 기근을 땅에 보내리니 양식이 없어 주림이 아니요 물이 없어 가람이 아니요 여호와의 말씀을 듣지 못한 기갈이라 라고 이렇게 말씀하셔요. Амос 8:11 дээр юу гэж хэлсэн бэ гэхээр харагтун би газар дээр үлсгэлэн гэлгээх өдрүүд ирж байна гэж эзэн Бурхан тунхаглаж байна. Талхаар үлсэх бос усаар цангах бос харин эзний үгийг сонсохын төлөө үлсгэлэн байх юм аа. 베드로전서 2장 2절에서도 Нэгдүгээр Петр 갓난아이 같이 순전하고 신령한 자들 사모하라. 2장 2절 2장 2절. нэгдүгээр Петр 2-ын 2 дээр ч гэсэн хүүхэд адил үгийн сүг хүсээ гэж хэлсэн байна. 이는 그로 말미암아 너희를 구원에 이르도록 자라나게 하려 함이라. Ялах хүүхэд адил үгийн сүг хүсцгээ гэж хэлсэн. За би нэг яг ишлэлээр уншаад өгье. Үгийн цэвэр сүг ялах хүүхдүүд адил хүснэ тэмвэл ингэснээр та нар авралт өсөх юм аа. 하나님의 말씀이 곧 우리를 구원에 이르도록 자라나게 하는 신령한 젖과 같다라는 거예요. Бурхны үг бол биднийг авралт хүртэл өсгдөг одоо сүнсний сүү юм аа, хоол юм аа гэж хэлсэн. 그리고 입을 벌리고 그러는데 사모하라는 거예요. 하나님의 말씀을 사모하고 받아 먹으라는 거예요. 8 дугаар ишлэлээр эсгэлт хэлэхдээ амаа нээж миний чамд өгөх юмыг идэ гэсэн тийм ээ. Тэгэхээр энэ амаа нээнэ гэдэг нь одоо Бурхны үгийг одоо ингэж амаа нээж байгаа мэтэр хүсэн тэмүүлээ. Хүсэмжлээ гэсэн үг юм. Бурхны үгийг тэгж хүсэмжил гэсэн. 그리고 9절 10절 한번 같이 읽어볼까요? 9절 10절. 9-10 дугаар ишлэгийг уншъя. Тэгээд намайг харахад үзэгтэн миний зүг мотор сунгагдсан ба тэр моторт нэгэн хуйлмал ном байв. Тэр үүнийг миний урд дэлгэхэд энэ нь ар өвөргөө бичигдсэн байхаагаад түүн дээр гашуудал ёолон ба халаглан бичигдсэн байв. 하나님의 말씀이 기록된 그 두루마리 책이 있다고 그랬어요. За эсгэлэг харсан чинь Бурхны үгийг бичсэн хуйлмал ном харагцаа. 그리고 안팎으로 기록되어 있다라고 이렇게 증거하고 있습니다. Тэр хуйлмал ном нь болохоор ар өвөргөө бичээстэй байсан. 두루마리 책은 뭐 우리가 요즘은 못 보지만 옛날엔 종이가 없던 시대이기 때문에 양피지 또는 파피루스 이런 거에 기록을 해서 그걸 두루마리로 말아가지고 보관했어요. Хуйлмал ном гэдэг бол одоо орчин үед бол ер нь олж харахад хэцүү те одоо ховор болсон байна л да. Тэгээд тухайн үед бол одоо цаас гэдэг зүйл гарч ирээгүй би болоогүй байсан учраас номыг одоо яаж хийдэг байсан бэ гэхээр нөгөө хоньны нэхий те арьсан дээр юм уу альсгүй бол одоо папирос гэж модны дээр холтсон дээр бичээд тэгээд хуйлаад хадгалдаг байсан байна. 그리고 이 안팎에 글이 있다라는 말은 더할 거나 뺄 것이 없는 그 성경이
계시가 완전하다라는 것을 의미하는 거야. Ар үүрэггүй бичигдсэн байсан гэдэг нь бол одоо ар үүрэггүй гэдэг чинь ямар ч зай завсаргүй ингээд бичигдсэн байсан гэж байгаа тий. Тэгэхээр битүү бичигдсэн юмн дээр ингээд нэмж хасах боломжгүй шүү дээ тий. Зай завсаргүй болохоор яг энэ нь юг илэрхийлж байгаа гэхээр бурхны үг бол ерөөсө нэмэгч зүйл байхгүй, хасахч зүйл байхгүй төгс бичээс юм аа. Төгс төгөлдөр үг юм аа гэдгийг илэрхийлж байгаа юм. 성경은 완전한 하나님의 말씀이에요. 더할 것, 뺄 것 없습니다. Библи бол ерөөсөө бурхны төгс үг юм. Түүнээс хасахч зүйл байхгүй, түүн дээр нэмэгч зүйл байхгүй. 우리가 성도들의 이해를 돕기 위해서 뭐 예화를 그 하기도 하고 간증도 하고 이렇게 하지만 본질은 본문 말씀 그걸 바로 전해야 되는 거예요. Тэгээ мэдээж бид нар одоо сургаал зааж явахдаа номлолоо хийж явахдаа бол итгэгч нартаа ойлгомжтой болгохын тулд тийм ээ янз бүрийн зүйрлэл юм уу жишээ түүх ярьж болно бас гэрчлэл ярьж болно. Гэхдээ л бидний номлол сургаалын гол одоо жанжин шугам бол яг тэр их бичгээсээ ерөөсө хазааж болохгүй. Яг тэр их бичгээл үндэслэж их бичиг дээр тулгуурлаж ярих хэрэгтэй юм аа. 그리고 그 성경에 두루마리 책에 기록된 내용의 말씀이 증거되고 있는데요. 그 위에 애가와 애곡과 재앙의 말이 기록되었더라. 이렇게 증거하고 있습니다. Таман 10 дахь эшлэлээр түүн дээр тэр ар үүрэггүй бичигдсэн түүн дээр гашуудал ёолоон ба халаглаан бичигдсэн байгаа. 애가는 슬픈 노래고요. Гашуудал гэдэг нь болохоор одоо үй гашуу гэсэн үг тий. 애곡은 고통으로 인한 탄식 소리입니다. Ёолоон гэдэг нь болохоор одоо тэр үй гашуугаасаа болоод одоо тэр хүн шаналж байгаа тэр ёолго дуу чимээг хэлж байна. 재앙의 말은 하나님의 말씀을 거역한 이스라엘에 대한 징벌에 대한 말씀이에요. Халаглан гэдэг нь болохоор тэр бурхны үгэнд дуулуургүй байсан бурхны эсрэг тэрсэлсэн тэр ард түмний дээр буух тэр ялц шийтгэлээс болж одоо гашуудаж халаглах болно гэдэг тухай бичигдсэн байсан. 성경에는 우리가 듣기 좋은 말씀보다는 이런 징계의 말씀, 책망의 말씀이 더 많아요, 보면은. Тэгээ Библийг яг ингээд тооцоод судлаад үзэх юм бол Библиэлд бидний сонсоход тааламжтай гоё тийм үгсээс илүү тийм шийтгэн гэсэн шийтгэлтэй холбоотой одоо ял шийтгэл зэмлэлтэй холбоотой үгс илүү олон байдаг. 그것을 전하면 듣기 좋아하는 사람이 별로 없어요. Тэр бүхнийг ингээд тунхаглаад яриад номлох үед бол сонсох дуртай хүн бол бараг байхгүй. 들으려고를 안 해요. Тэр ч тэгэл одоо сонсохыг ч хүсдэггүй байгаа. 오히려 박해가 따르죠. Харин ч бүр одоо бид нарыг энэ үгээрээ дарамтлаад байна гэж боддог. 그러나 두려워하지 말고, 무서워하지 말고, 가감 없이 전하라는 거예요. Тэг хүмүүс тэгж бодсон ч гэсэн тэгж одоо таалахгүй хүлээж авахгүй байсан ч гэсэн айлгүйгээр, эмээлгүйгээр, нэмтэлгүйгээр, хасалгүйгээр яг л байгаагаар нь тунхаглаа гэж бурхан хэлж байна. 그러면 예레미야 선지자에게 그 예레미야서 1장 18절에서 얘기하고 있는데요. 노성벽, 예레미야서 1장 18절. Иремья 1:18 дээр хэлсэн байгаа. 노성벽이 되게 하고 세기둥이 되게 하고 견고한 성읍이 되게 하시겠다라고 해요. Тэгэх юм бол би чамайг өнөөдөр бэхлэлт хот, төмөр баган ба бүхэл газар нутгийн эсрэг буй хүрэл хэрэм мэт болгоно гэж бурхан хэлсэн байна. 두려워하지 말고 가감 없이 하나님의 말씀을 전할 때 하나님께서 우리를 붙드시고 사용하실 줄로 믿습니다. Бид нар айж имээлгүйгээр бурхны үгийг нэмж хасалгүйгээр яг тэр хэвээр нь тунхаглах юм бол бурхан бидрийг ийм хүчрхэг бат хэрэм мэт болгоно бас бурхан бид нарыг хамгаалж бидэнд туслах болно. 우리가 다음 시간에 3장에도 증거받겠지만 그러지 못하면은 그 책임을 우리에게서 묻겠다라고 해요.
За тэгээ дараагийн хичээл дээр бид нар 3 дугаар бүлэг рүү орж 3 дугаар бүлгээс юу харах болно. Тэгээ юуг харах вэ гэхээр хэрвээ тэгхгүй бол өөрөөр хэлбэл яг тэр байгаа гарам тунхаглахгүй бол тэр бүхний хариуцлагыг бид нартай тооцох болно гэж бурхан хэлсэн байна. 오늘 2장의 말씀을 통해서 우리가 그러한 복음 사역을 감당하기 위해서는 첫 번째 성령이 충만해야 됩니다. Тэгэхээр өнөөдөр 2 дугаар бүлгээс бид нар юу гэж сурваа гэхээр бид нар бурхны тэр сайн мэдээний ажлыг хийхэд бол нэгдүгээрт нь ариун сүнсээр дүүрэх ёстой юм байна. 우리가 성령 충만하면은 옛날 사도들처럼 죽음도 두려워하지 않고 복음을 전할 수 있을 줄로 믿습니다. Хэрэг бид нар ариун сүнсээр дүүрэх юм бол эртний тэр элч нар шиг Есүсийн шавь нар шиг айлгүйгээр зоригтойгоор сайн мэдээг тунхаглаж чадна гэдэгт итгэлтэй байна. 그리고 하나님의 말씀을 내가 먼저 받아 먹어야 돼요. Хоёрдугаарт нь болохоор бурхны тэр үг өөрөөр хэлбэл бусдад дамжуулах гэж байгаа тэр бурхны үгийг эхлээд би өөрөө идэх ёстой. 그리고 우리가 복음 전해야 될 대상들은요, 얼굴이 뻔뻔하고 마음이 굳은 자들이에요. Бидний тэр сайн мэдээ ярих ёстой, үгийг тунхаглах ёстой тэр хүмүүс, тэр ард түмэн бол ямар хүмүүс вэ гэдгийг бас мэдчих ёстой. Тэд нар бол зөрөөд, гүжүүд хүмүүс ээ. 반드시 그들이 우리에게 가시 노릇하고 찔레와 같고 전갈과 같은 노릇을 할 거예요. Тэдэрт сайн мэдээг тунхаглаад яриад явж байгаа үед тэд нар бидний эсрэг гарцаагүй тэр өргөст бут мэд сундуу мэд хилэнцэд хорхоо мэд хандах болно. 그것을 우리는 각오하고 이 복음 사역을 감당해야 될 줄로 믿습니다. Тэгээ энэ бүхний бид нар дотроо бодоод энэ бүхэнд бэлэн байх ёстой. Тэгээд айж эмээлгүйгээр бурхны үгийг нэмж хаслахгүйгээр тунхагласаар байх ёстой юм аа. 예, 이렇게 2장까지만 하도록 하겠습니다. 시간이 다 된 것 같은데요. 혹시 Цагч болсон байна. Тийм болохоор ингээ 2 дугаар бүлгээр өнөөдөр хичээлээ дуусгая. Асуулт байна уу? 질문 있으면은 하시기 바랍니다. Асуулт байл асууж болно.